Дэвид Плат Rolls-Royce машин худалдан авсан түүхээ бидэнд ирсэн юм. Худалдагч залуу нь Rolls-Royce машин бол хизээч эвдэрдэггүй машин гэж сурталчилсан учраас би худалдаж авсан юм. Нэг өдөр машинаа унаад хотоос гараад явж байтал замын дунд машин гинт эвдрээд зогсчихжээ. Тэр дараа Rolls-Royce компани руу залгаж нөгөө огт эвдэрдэггүй гээд рекламадад байсан машин чинь эвдэрчихлээ хэмээн дуудлага өгчээ. Тэр дараа Rolls-Royce-ийн засварчин ирв. Тэрээр машиныг газар дээр нь хурдан шуурхаа засаж өгсөн юм. Би ч дотроо нилээд өндөр төлбөр гарсан байгаа ах та гэж бодон төлбөрийн нэхэмжлэл хизээ ирэх бол гэд хүлээж байлаа. 1-7 хоног өнгөрлөө. Нэхэмжлэх ирсэнгүй. Тэгэхээр нь би компани руу залгаж би машинаа засуусан юм аа. Машин засварын нэхэмжлэх хизээ ирэх бол гэж асуудал Rolls-Royce-ийн зүгээс надад ирхмээ. Уучлаарай, таны машин эвдэрсэн талаар ямар ч бүртгэл бидэнд байхгүй гэсэн хариу өгсөн юм. Энэхүү явдлаас Дэвидийн ойлгосон ухаарлал нь Христ рүү ирж шин зүрхийг хүлээн авсан хүн бүрийг орчлон ертөнцийг бүтээгч бурхан харахтаа чиний амьдралд ямар нэгэн зүйлийг буруугаар хийж байсан гэсэн бүртгэл байхгүй байна гэж хэлэх болно. Та ойлгож байна уу? Таны амьдралын талаарх бурханы үнэлгээ таны зүгээс хийсэн зүйл дээр чинь биш, харин Есүс таны төлөө хийсэн зүйл дээр үндэслэгддэг. Тэр таны гим нүглийг төлөхийн тулд загалмай дээр цовдлогдсон нас барсан. Ром 19 дээр энэ талаар тодорхой хэлсэн байдаг. Хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, бурхан түүнийг үхэхстээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдах болно. Таны гим нүгэл уучлагдж, угаагдан, бүр мөсөн үгүй болсон. Тэгээд бурхан таныг хараад би чиний амьдралд ямар нэгэн буруугаар хийгдэж байсан түүх бүртгэлийг олсонгүй гэж хэлэх болно. Та өнөөдөр Есүст итгэх сонголтыг хийгээрэй. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг